Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө видео бичлэгээр алгоритм программын төрөл график дээр хэрхэн тойрог зурах талаар та бүхэндээ тайлбарлая. За алгоритм программын төрөл график дээр бид нэр тойрог зурхын тулд эхлээд хувьсгчаа зарлана. За өнөөдрийн бидний ашиглах хувьсгчийн нэрийг T гэж хувьсгчаар авъя. За энэ хүү T-гээ компьютерийн keyword-ноос утгыг авъя. За энэ T маань таны тойрог зурах утгын эцсийн төгсгөлийн давталтын төгсгөл гэсэн үг. Тэгэхээр тойрог зурах эцсийн нөхцлөө T-гээр авсан бол бид нэр тухайн тойрогоо зурах нэг хувьсгчийг бас авах хэрэгтэй. Энэ хувьсгч маань тухайн давталтын дунд ороод давталтыг хөдөлгөх алхмыг урагшлуулах хувьсгч болох юм. За энэ хувьсгчн дээр бид нэр I гэсэн хувьсгчийг бүхэл тойлбраар зарлаад утгыг for давталтын дотор авнаа. За for давталтын дотор бид нэр болохоор I хувьсгчаа variable хэсэг дээр нь бичээд start value дээр тэгээ тавьж өгөөд за end value дээр T гэсэн утгаа хувьсгчаа тавьж өгнө. За үүний дараагаар for давталтын дотроо turn гэсэн графикийн блок схемээ сонгоод right буюу баруун тийш эргэх сонголтыг сонгосны дараа дотор нь I гэсэн хувьсгчийн нэрийг бичиж өгөөд OK дарна. За үүний дараагаар бид нэр forward гэсэн буюу тухайн баруун эргэсэн тэр дүрсийг хөдөлгөх draw хийдэг forward дүрсэн дотор I гэсэн хувьсгчийн нэрийг тавьж өгнө. За ингээд энийг бид нэр ажиглуулад үзье. За компьютерийн keyword-ноос 35 гэсэн утгыг өгөөд enter дарахад тойрог зурж байна. За энэ хүү зургацсан тойрогоос бид нэр юу харж болох вэ гэхээр алгоритм руугаа буцаад очие. За бид нэр бүхэл тоон хэлбэрээр IT гэсэн хоёр хувьсгчийг зарлаж өгсөн байна. Компьютерийн keyword буюу компьютерийн гараас T хувьсгчийн утгыг авсан. Input блок схемээр. За үүний дараагаар for давталтын дотор I-ын тгээс эхлээд T утга хүртэл давтна. За энэ дээр таны гараас оруулсан утгыг аваад давтж байгаа. За энэ давталтын дунд орчиж явахдаа утгын I-ын утга нэгээр нэмэгдэж байгааг step by дээр заасан байна. За ингээд нэгээр нэмэгдээд зураг зурна. За зургатаа хамгийн гол нь turn гэсэн блок схем дотор right буюу баруун тишээ I-ийн давталтын дагуу эргээд зурж байна. За draw дээр тухайн I-ийн зургийг зураа явна гэсэн үг. За дахиад ажиллуулад үзье. Одоо тэгвэл 46 гээд enter даръя. За тойргийг маань зурсан зураг маань энэ дээр гарна. За энэ дээр гарч байна. За одоо яах вэ гэхээр зүүн тишээ эргүүлээд утгыг өгөөд үзье. За 56 гээд дарахад зүүн тишээ эргэсэн тойрог зурсан байна. За мөн тойргийнхаа утгыг хэрвээ бага номерсон хэлбэрээр буюу арк хэлбэрээр зургийг гэх юм бол 14 гээд өгөөд enter дарна. За ингээд өгөхөд тойргийг маань ингэж зурж байна гэсэн үг. За энэ маань зүүн тал руугаа харсан тойргийн аркийг зурсан байна. Тэгвэл дахин давталт ашиглаад энэ давталтын хэсгээ хуулаад home дүрсээ байршуулад за home дүрс маань давталтын зурх хэсэг маань эхэндээ босч ирж байгаа. Тухайн курсорын эхэлсэн зэг дээрээ буюу тухайн тэг координат дээр. За үүний дараа эргэлтийг баруун болгоод за одоо ингэж ажиллуулад үзэхэд T-ийн утгыг бид нар гараас өгөх юм бол за T-ийн утгыг бид нар эндээс 14 өгөөд enter даръя. За ингээд дараах утга гарнаа. За гарсан утга маань давхраар харах юм бол арк маань хоёр тишээ салаад зурсан харагдаж байна. За тэгвэл одоо хэдүүлээ. Энэ дээрс өөрчлөлт хийж болно. Дахиад ажиллуулад T-ийн утгыг 55-аар өгье. За бүтэн тойрог зурах байдлаар T-ийн утгыг 55-аар өгөхөд enter дарлаа. T-ийн утга маань 55-аар орлоо. За хоёр талд давхурдсан тойрог зурагдаж байна. За ингээ өнөөдрийнхөө видео бичлэгээр бид нэр алгоритм программын төрөл график дээр for давталтыг ашиглан тойрог зурах жишээг та бүхэнд танилцууллаа. Анхаарлаа тавьсан та бүхэнд баярлалаа. Манай Pro Easy Active суваг танд
таалагддаг бол subscribe хийж бидний үйл ажиллагааг дэмжээрэй. Мөн бичлэгүүдийг маань лайк дараарай. Сэтгэлийн бяцхан дэм өргөөрэй гэж хүсэж байна. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Дараа дахин уулзцгаая.